Монгол Улсын засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 91-р тогтоолоор Эрдэнэт үйлдвэрийн бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж, өнөө хүртэл төрийн өмчит үйлдвэрийн газрын статустайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Жилээс жилд үйлдвэрлэл өсөн нэмэгдэхийн хэрээр сүүлийн үед технологиудаар шинжилэл хийж байна. За Эрдэнэт үйлдвэрийн уурхай ачид түүхт ойн өдрөө баяжуулах үйлдвэрийн өөрөө нунтаглах хэсгийн 4-р шугамын өргөтгөлийн эхний хэсгийг нээлээ. Хөдөр бодлого шугамыг бүтээн байгуулалтын ажлыг инженерүүдийн мэдлэг чадвар дээр түшиглэн өөрсдийн нөөц бололцоогоо ашиглаж цахилгаан автоматжуулалтын зураг, схем, төсвөл, угсрал, програмчлал зэрэг цогц ажлыг өөрсдийн хүчээр зохион бүтээж хийсэн байна. За энэ ботлуурыг бид хугацаанаас нь 5-6 сарын өмнө ашиглалтанд оруулж байна. Ингэснээр бол үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагаа бэлэн байдлыг 30-аас 40%-аар дээшлүүлж ийн гэж biz үзэж байгаа. Мөн өндөр хүчин чадалтай учраас хөдөр бэлтгэлийн процессыг хурдсахад бас нөлөөлөх юм байгаа. Хөдөр бодлого хэсэгт суурилагдсан үндсэн тоног төхөөрөмж нь ABB фирмийн цахилгаан хөдөлгөөр бүхий Metso Optech компанид үйлдвэрлэгдсэн Nordberg C200 маркийн CEW Eurodrive үйлдвэрийн хөтлөөртэй NHI компанийн хавтан тэжээгүүр туудан дамжуурга зэрэгээс бүрдэж байгаамаа. Энэ ботлолтын дамжлаганд цагт 1200-аас 2700 тонн хөдрийг 175-аас 300 мм болгон бутлах хүчин чадалтай юм байна. За мөн уул уурхайн үйлдвэрлэлийн амин сүмс болсон нөөц баялагийг шинжилэн тогтоох ажил тус үйлдвэрт үе шаттайгаар хийгдэж байна. Эрдэнэт үйлдвэрийнхээ насжилтыг уртасгах ажлыг геологи хайгуулын ангийн геологчид маань хийж батлагдсан нөөцийнхээ хэмжээг 1.1 тэрбум тонноор нэмэгдүүлж Эрдэнэт үйлдвэр цаашдаа 2.9 тэрбум тонн хөдөр баяжуулах нөөцтэй болж эрдэс соёлын зөвлөлөөр баталгаажуулж явлаа. За энэ бол манай ургачдын баярын өмнө буюу Эрдэнэт хотын өдрийн өмнө одоо яг батлуулж авсан ийм баярт энэ ойдоо барьсан бэлэг гэж ингэж бодож болно. Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан цагаас өнөөдөр хүртэл 1 тэрбум тонн хөдөр олборлож, 952 сая тонн хөдөр боловсруулж, 19 сая тонн баяжмал үйлдвэрлэн улс орон нутгийн төсөвт 10.1 их найд төгрөг төвлөрүүлээд байна. Зөвхөн энэ оны тухайд хүлээгдэж буй гүйцэтгэлээр 32.5 сая тонн хөдөр боловсруулж, улс орон нутгийн төсөвт 1.2 их найд төгрөг төвлөрүүлэхээр ажиллаж байгаа нь дангаараа Монгол улсын нийт төсвийн 10%-ийг бүрдүүлээд байгаамаа. Түүнчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд засгийн газрын 211-р тогтоолыг хэрэгжүүлэн нийт айл үүрэг аж ахуй нэгж байгууллагын тог дулаан цэвэр бохир ус хог хаягдлын төлбөрт 1 их найд төгрөгийг төлснөөр түүхэн 43 жилийн ойгоо угтаж байна.